Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургууль үзүүлж байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт үр дүнгээс. Зорилт 3. Багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтын ажиллагааны үр дүнг сайжруулж, хичээл сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн багшийн бүлэг багаар хамтран суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн чанартай бэлтгэн үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд боловсролын ерөнхий газар Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран Японы JICA байгууллагын дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй онол практикийн баг хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 9 дахь удаагийн хурал хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй суралцагч төвтэй хичээл үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд нийслэл болон 21 аймгаас 208 багш илтгэлээ илгээснээс 2 дугаар шатнд 51 илтгэл шалгарсан бөгөөд үүнд манай сургуулийн 6 мэргэжлийн хөгжлийн бүлгүүд үндэсний хэмжээнд илтгэлээ хэлэлцүүлсэн. Үүнд эрэгдэлмаа илтгэгчтэй Монгол Хэл уран зохиол үндэсний бичгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн сонирхолтой уншлагын аргаар суралцагчдын унших чадвар идэвх оролцоог дэмжих сэдвээр анх улиг илтгэгчтэй түүх нийгмийн ухааны мэргэжлийн хөгжлийн бүлгийн гарах тасалбарын аргаар сурагчийг илрүүлж ялгаатай төвшний даалгавраар суралцагчийг дэмжих сэдвээр аюуш хорлоо илтгэгчтэй менежментийн багийн сургуулийн менежментийн үеийн баг үйл ажиллагааг дэмжих боломж сэдвээр байгалмаа илтгэгчтэй суралцгүйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн суралцагчдын мэдлэг эзэмшилтийн үйл явцыг илрүүлж сурах арга барил суралцахад нь чиглүүлэх сургалтын төлөвлөлтийн загварчлал сэдвээр хараа илтгэгчтэй суралцгүйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн асуултаар дамжуулан суралцагчдын төсөөлөх чадварыг дэмжих сэдвээр эгтвэ илтгэгчтэй судлагдхуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн чиглүүлэгтэй уншлагын аргаар сурагчдын англи хэлний унших ойлгох чадварыг сайжруулах нь тус илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүлж хичээлийн судалгааны үндэсний шинжээчид эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр дараах илтгэлүүд маань шалгарсан. 3 дугаар байранд чиглүүлэгтэй уншлагын аргаар сурагчдын англи хэлний уншиж ойлгох чадварыг сайжруулах нь англи хэлний багш Эгтвэгийн ахалсан мэргэжлийн хөгжлийн бүлэг. Дэд байранд асуултаар дамжуулан сурагчдын төсөөлөх чадварыг дэмжих нь сургалтын менежер Хараагийн ахалсан мэргэжлийн хөгжлийн бүлэг. Тэргүүн байранд сурагчдын мэдлэг эзэмшилтийн үйл явцыг илрүүлж сурах арга барилд суралцахад нь чиглүүлэх сургуулийн төлөвлөлтийн загварчлал сэдвээр сургалтын менежер Байгалмаагийн ахалсан мэргэжлийн хөгжлийн бүлэг шилдэг 2 номинацийн 1 хичээлийн судалгааг тогтвортой хэрэгжүүлэгч сургуулиар шалгарлаа. Зорилт 4. Багш ажилтны бүтээлч үйл ажиллагаа, мэргэжлийн бие даасан байдлыг хүндэтгсэн харилцаа, хамтран ажиллах болон сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж, эцэг их асран хамгаалагч, олон нийтийн оролцоонд тулгуурлан сургах хөлийг дэмжсэн байгууллагын эерэг уур амьсгал соёлыг төлөвшүүлэх хүрээнд анги удирдсан багш нарын бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж багш нарын сайн туршлагыг солилцлоо. сайн талыг нэг дуусч байгаа юм шиг. Тэгээд сайн англи хэлсэн багшд ийм чанарыг өөртөө авсан гэсэн үг хэлсэн. За. Манай манай хүмүүс 34 хүмүүс.
бол бидэд бас эсрэгээрээ яг одоо бүгдээрээ сая банкны үйл ажиллагаа дээр хөвлөлт гэсэн эдээс олон арга зүйн хөтөлбөрөөс болцсон байх гэж бодож байна. Эргээд пандемиуд магадгүй юм уусууд хахад ажил дээрээ тийм хэрэгжүүлэх явуулах чухал санааг олж авсан байхаа гэж найдаж байна. Баярлалаа. Багшийн хаан дээр бүгд ойлгож ирсэн. Дөрөвдүгээр бүсийн сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан сайн багш сайхан ирээдүй сургалт зөвлөгөөн 2024. Зорилт 8. Цэцэрлэг сургуулийн орчинд хүүхэд хамгаалал, эрүүл аюулгүй байдал, хүүхэд 1-р арга хэмжээг цэцэрлэг сургууль, орон нутаг үндэсний төвшөнд зохион байгуулж, үр дүнг тооцох хүрээнд 1-ээс 12 дугаар ангийн эцэг эхийн зөвлөлийн эцэг эх асран хамгаалагчдын дунд хүүхэд эрдэнэ эцэг эхийн зөвлөлт уулзалтыг зохион байгуулав. За энэний дараа одоо хариу үйлчлэгээ үзүүлдэг. Хариу үйлчлэгээ гэдэг нь маань эрсдэл өртөж байгаа ч юм уу эсвэл эрсдэл өртөж байгаа хүн. За энэ журмын хариу үйлчлэгээ багштай харилцуулна. Хариу үйлчлэгээ зургуулна. Зарим бүх хэвээс орчтой төстэй нэг үйлчлэгээ харилцуулна. Station. энэ өдрийн мэндийг хүргэе. За 3 дугаар ангийн үеийн бүлгийн баг байна. За манай өнөөдрийн 3 4 5 дугаар саруудад хийгдэх ажил маань эхний ажил нь одоо Монгол өв соёлыг бид хойч хүүхдүүдийнхээ насны онцлог тохирсон итгэлтэй хайрцаг гэдэг юмыг анги дотроо ажилуулъя. Эрүүл мэндийн асуудлаар бас нэлээд клиник үйлчлэгээ тал руугаа чиглэсэн юм арга хэмжээг зохион байгуулагч. Тэгээ манай энэ 6 дугаар бүлэг донд шүдний эмч мэрэгчлээ ийм одоо албан агч нар байгаа учраас үүнийхээ бас одоо түрүүний шиг төлөвлөгөө гаргахад нэг удаа уулзаад тэгээд төлөвлөгөө хэрэгжиж байна. Тэгэхээр би бодлоо тэгээд бас бүгд төлөвлөсөн. Оны 9 сарын 1-ээс нийгэм ажилтан болсон. За энэс хойш одоо эцгийн зөвлөлийн үйл ажиллагааг хоёр Зорилт 9. Гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, салхи шуурга, ган зууд, үер, газар хөдлөлт гэх мэт болзошгүй аюул,
эрсдлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, бэлэн байдлаа хангах мэдлэг, чадвар дадал хэвшилтэй болоход сурагчдад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг мэрэгжлийн байгууллагатай хамтран улирал бүр оролцоонд суурилсан үр дүнтэй зохион байгуулж хэвших хүрээнд, бүсийн сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн оролцоотой гамшигаас сэргийлэх сургуулийг Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дуршлагад суйрлан зохион байгуулав. Хоёр галын хор хөлцөн бүтэр ус болон нэс ашигласан манай бие түн Аюулаа анх тусгарсан учраас хүүхдүүдийг тайлбарлах сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд за тэгээд өгөх тоглоом болуулж байна. За өнөөдрийн үед ажиллагаанд маань анх унтраах бүлэг, нүүлгэр шийдвэрлэх бүлэг, за бүр буудлах байршил, за бүр хамгааллын баг, анхны тусламжийн баг, удирдлагын баг,